Ихтэй сургуулийн төлбөр жил ирэх тусам дор хаяж 15% нэмэгддэг жишг тогтсон талаар оюутнууд эцэг эхчүүд учрлаж байна. Энэ нэмэгдлийн шалтгааныг инфляцийн түвшнээс үүдэлтэй, дээрээс нь багш нарын цалин нэмнэ сурах орчинг сайжруулах хэмээн тайлбарласаар ирсэн. Гэтэл үнэхээр сурах орчинг сайжруулахад зарцуулж байна уу? Анги танхим кабинета тогтчулсан уу? Дотуур байр нэмэгдсэн үү? Засвар тогтчлолтоо дээд зэргээр хийсэн үү гэдгийг эргэлзээтэй хэмээн оюутнууд хэлж байна. Тиймээс оюутнуудын зүгээс ихтэй сургуулийн төлбөрийн нэмэгдэл юунд зарцуулагдж байгааг тодорхой тайлгнахыг сургуулиудын захиргаанаас шаардж байна. Өнгөрсөн жилийн сургалтын төлбөрийн мэдээлэл, энэ жилийн нэмэгдсэн сургалтын төлбөрийн мэдээлэл, за мөн инфляц бол энэ жил 13% байгаа. Тэгэхээр зарим сургууль 45-50% нэмж байгаа энэ сургуулиудыг бол илүү энэ инфляцаас нэмэгдэж байгаа энэ өртгөө тайлбарлах хэрэгтэй. Оюутны эцэг эхчүүдэд юунд зарцуулж байгаа ойлгомжтой тайлбарлах хэрэгтэй. Сургууль бол мэдээж бизнесийн ашиг олох зорилготой байгууллага биш, амун алдагдaltaж бас олох ёстой байгууллага биш учраас энэ дээр бол ямар нэгэн их хэмжээний мөнгө юунд зарцуулж байгааг бид нар асууж байгаа. Ихтэй сургуулийн захиргааны зүгээс төлбөрийн нэмэгдлээ инфляцийн түвшнөөс шалтгаалж байна хэмээн тайлбарласан. Тэгвэл инфляцийн түвшнөөр бодож үзвэл дээд тал нь 10%-аар л төлбөрийг нэмэх тооцоо гарчээ. Гэтэл ихэнх улсын сургууль кредитийнхээ үнийг нэмж нийт төлбөрөө 40 хүртэлх хувиар нэмсэн байгаамаа. Би бол шинжлэх ухааны технологийн их сургуулийн бизнес удирдлага хүмүүлгийн сургуулийн 2 дугаар курсын оюутан. Манай сургуулийн хувьд түрүү жил нэг кредит нь 53,000 төгрөг байсан. Энэ жилийн хувьд болохоор 60,950 буюу 7,950 төгрөгөөр нэмэгдсэн байна. Тэгэхээр өнөөдөр зөвхөн миний хувьд энэхүү төлбөрийн нэмэгдэл болохоор тодорхой хэмжээний асуудал болж байгаа ч гэсэн надаас гадна ШТИС, МУИС, АШИУС, МОБИС гэдэг өчнөө олон ихтэй сургуулиудын оюутан мянган оюутан мөдөдний өрх гэрч санхүүгийн дарамт үзүүлж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар өнөөдөр ингээд юуг шаардаад байна гэхээр бид нар нэгдүгээр курст оюутан болж ирэхэд нь сургалтын хаалт тэр төлбөр төлөлтийн төсөн төгсдөл нь төлбөр төлөлтийн талаар гэрээ хийдэг байгаас мөн энэхүү төлбөр төлөлтийн төлбөрийг нь болохоор ямар зүйл зарцуулдаг байгаас зарцуулдаг тэрийг тайлан маягаар бидэнд мэдэгдэж ирүүлэхээ гэж хүсэж байгаа. Би болохоор Монгол Улсын их сургуулийн бизнесийн сургуультай оюутан. Манай төлбөр бол өмнөх жилд бол нэг кредит төлбөр нь бол 69,000 байсан. Одоо яар 96,600 болж нэмэгдсэн байгаа. 30% нэмэгдсэн. Энэ төлбөрийн нэмэгдлийн асуудлыг бол үнэхээр эсэргүүцэж байгаа. Тэгээд бид нар ингээд эсэргүүцэж байгаа оюутнууд маань ингээд нэгдээд юм хөдөлгөөн өрнүүлж байгаа байхгүй юу? За тэгээд тэр хөдөлгөөнийхэн маань өнөөдөр ингээд хүүхд бүүнөрөө ингээд одоо цуглаан л гэсэн үг л дээ тэр хөдөлгөөнийхний тэгээд бүгдээрээ ингээд гарын үсгээ зурцгаагаад зүгээр гарын үсээ цуглуулах хөдөлгөөн болж байгаа. Монгол Улсын их сургуулийн одоо 3 дугаар курс 4 дугаар курс тарахгүй юу? Тэгээд энэ жил яг манай сургууль 1-р курстэй бол 30-40% нэмэгдсэн байна төлбөр нь. За тэгээд бусад курсууд нь болохоор 15% нэмэгдсэн байна. Гэхдээ нэг юм байгаа нь юу юм бэ гэхээр төлбөр нэмэгдээд байна. Гол нь бид нар юу шаардж байгаа юм бэ гэхээр босоо оноогоо өндөр болгооч. Тэгээд боловсролынхаа чанарыг сайжруулаач гэдэг юм хүсэж байгаа байхгүй юу. За тэгээд үүнээс гадна бас нөгөө одоо нийгмийн амьдрал ямар байгаа вэ те. Бусад оюутнууд маань төлбөрөө төлж чадахгүй бүгдээрээ ажил хийгээд ч тэр төлбөрийнхаа хэмжээнд тэр буцаага цалингаа олж чадахгүй байгаа учраас бухимдалтай. Жил бүр үүсдэг энэ байдлыг өөрчилөхөөр оюутнууд өнөөдөр нэгдэж эхэлж байна. Төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэж байгаа оюутан эцэг эхчүүдийн гарын өсгөөг авч цуглуулах үйл ажиллагаа өнөөдөр оюутны талбайд болж байна. Гол нь сургалтын төлбөрөө бууруул гэсэн шаардлагыг тэд тавиагүй. Төлбөрийн нэмэгдэл зарцуулалтаа олон нийтэд нээлттэй шилэн данс шиг тайлгнадаг болох мөн тухайн жилийн инфляцийн түвшний хүрээнд л төлбөрөө нэмдэг байх. Түүнээс биш инфляцийн түвшин гэх нэрийдлэр хамаа замраагүй төлбөрөө нэмэхгүй байхыг ихтэй сургуулийн захиргаанаас хүсэж байгаамаа.